Таны хажууханд нэг орчинд магадгүй нэг гудамжинд маш ээлдэг тусархаг нэгэн амьдардаг гэж төсөөлөд үзтээ. Тэр таны эвдэрсэн машиныг засаж өгнө. Хүүхдүүдтэй тань мэдлэнэ. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан болохоор хүн бүр түүнийг хүндлэнэ. Гэвч шөнө болоход тэр хүн таны хамгийн аимшигт хар дарсан зүүд болон хувирдаг бол яах вэ? Өнөөдөр бид зөвлөрт болон Украины түүхэн дэх хамгийн гаж цоврал алуурчтай нэг Сергей Ткачийн тухай өгүүлэх болно. Тэрээр 25 жилийн турш баригдалгүйгээр 100 орчим хүний аминд хүрсэн гэгддэг. Хамгийн аимшигтай нь юу гэж тэр өөрөө цагтаагийн ажилтан байсан юм. Сергей Ткач 1952 онд Оросын Кемерово мужид төржээ. Тэрээр аримд албах хааж, дараа нь дотоод хэргийн яамны криминалистикийн лабораторид ажиллаж эхэлсэн байна. Тэрээр хэргийн газраас яаж улмөр устгах, мөрдөгчд юу хайдаг, нотлох баримтыг яаж бодлаан туулахыг мэргэжлийн төвшөнд сурч авсан юм. 1980-ад оны эхээр тэрээр анхны хэрэгээ үйлдсэн гэж үздэг. Гэвч тэрээр өөрийнхөө ажилтны салбарын сул талыг дэндүү сайн мэддэг байлаа. Тэрээр хохирогчдоо сонгохдоо маш хянуур хандаж, хэргийн газрыг ягас сорох бичиг дээрх шиг цэвэрлэдэг байв. Өөрийнх нь хожмын мэдүүлгээр Сергей Ткач 1980-аас 2005 оны хооронд Крим, Запорожье, Харьков, Днепропетровск мужуудын нутагт олон удаагийн хүчингийн болон онц хэрцгий аллагууд үйлдсэн байна. Тэр ихэвчлэн 9-20 насны охид залуу бүсгүйчүүдийг золиос болгон сонгодог байжээ. Хохирогчдоо төмөр замын ойролцоох ойн зурвас, автозамын зах орчимд отож ажиглан сэчин гаднаас ирсэн хэн нэгэнд очно гэж тооцоолдог байсан аж. Аллаг үйлдэхээс өмнө тэр Димитролтой арх уудаг байжээ. Дараа нь араас нь тогтолж, хоолойг нь боомлж, ухаан ардуулан амийг нь хороосны дараа хүчирхийлэл үлддэг байсан. Үүний дараа хохирогчдоос алтан идэл, уруулын будаг, жижиг толь, цүнх, дотор хувцас зэрэг зүйлсийг дурсал болгон авч үлддэг байв. Цагдаагийн мөрдөн шасах ажиллагааны арга барилыг сайн мэддэг байсан учраас Ткач маш болгоомжтой ажилдаг байжээ. Хурууныхээ үлдэхээс эргэлж хохирогчдын бүх хувцас гутлыг тайлж, нотлох баримтыг нягт устгадаг байсан. Тамхины иш, хоолны үлдэгдэл үлдээдэггүй, мөрөө гიშгэлэн баллаж, биологийн уул мөр үлдээхгүй тулд хамгаалт хэрэгэлдэг байжээ. Гэмт хэргийн газраас гарахдаа төмөр замын дэр модоор явдаг байсан нь мөрдөгч ноход мөр ялгаж чадахгүй болгодог байв. Тэрээр хэргийн газар дээр мөрч нохойг төөрөгдүүлэхийн тулд хурц үнэртэй бодис ашигладаг байсан. Гутхныхаа улны хээг өөрчлөх эсвэл бусдын гутлыг өмсөж хэрэг үлддэг байв. 1982 онд Ткач Украинаас орогнол хайж Павлоград хотод сууршжээ. Энд түүний жинхэнэ аимшигт аялал эхэлсэн юм. Тэрээр голдуу 9-18 насны охидыг бай болгож байлаа. Тэр тэднийг боомлж, дараа нь цогцос дээр нь зэвүүн үйлдэлүүд хийдэг байв. Өөрийнх нь хожмын мэдүүлгээр Сергей Ткач 1980-аас 2005 оны хооронд Крим, Запорожье, Харьков, Днепропетровск мужуудын нутагт олон удаагийн хүчингийн болон онц хэрцгий аллагууд үйлдсэн байна. Тэр ихэвчлэн 9-20 насны охид залуу бүсгүйчүүдийг золиос болгон сонгодог байжээ. Хохирогчдоо төмөр замын ойрогцоох ойн зурвас, авто замын зах орчимд отож ажиглан сэжиг тамга нь гаднаас ирсэн хэн нэгэнд очно гэж тооцоолдог байсан аж. Арлаг үйлдэхээс өмнө тэр Димитролтой арх уудаг байжээ. Дараа нь араас нь тогтолж, хоолойг нь боомирж ухаан ардуулан, амийг нь хороосны дараа хүчирхийлэл үлддэг байсан. Үүний дараа хохирогчдоос алтан идэл, уруулын будаг, жижиг тойх, цүнх, дотор хувцас зэрэг зүйлсийг дурсгал болгон авч үлддэг байв. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны арга барилыг сайн мэддэг байсан учраас Ткач маш болгоомжтой ажилдаг байжээ. Хурууны хээ үлдэхээс сэргээж хохирогчдын бүх хувцас гутлыг тайлж, нотлох баримтыг нягт устгадаг байсан. Тамхины иш, хоолны үлдэгдэл үлдээдэггүй, мөрөө гიშгэлэн баллаж, биологийн уул мөр үлдээхгүй тулд хамгаалалт хэрэгэлдэг байжээ. Гэмт хэргийн газраас гарахдаа төмөр замын дэр модоор явдаг байсан нь мөрдөгч ноход мөр гаргаж чадахгүй болгодог байв. 1984 оны 10 дугаар сарын 31-нд Павлоград хотод 10 настай Ольга Димитренко алагдсан байна. Охины цогцос хаягдсан тосны үйлдвэрийн нутаг дэвсгэрээс олджээ. Түүний цаг болон хөгжмийн дэвтэр алга болсон байв. 1985 онд 8 настай Ольга Шувалова гэрийнхээ орц руу орсон ч орон сууцсандаа хүрч чадалгүй алга болсон. Түүний цогцыг тэр өдөртөө байрны хонглоос олсон байна. Тэр жил мөн 20 настай эмэгтэй цогцос холоос ортож, шинжээчид эхлээд боомлж, дараа нь хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Дараагийн жилүүдэд аллагын давтамж улам нэмэгдсэн. 1987 онд 2 халдлага, 1988 онд 9 настай охины аллага, 1989 онд хэд хэдэн өсвөр насны охидын аллага, 1990 онд 3 шинэ хохирогч, 1993 онд 4 аллага, 1995, 1999 онд олон хүчингийн хэрэг цуврал аллагууд.
Гэхдээ энэ түүхийн хамгийн эмгэнэгтэй хэсэг нь Ткачин хийсэн хэрэг биш, харин түүний өмнөөс ял авсан гэмгүй хүмүүс юм. Тухайн үеийн зөвлөлтийн цагдаагийн системд хэрэг илрүүлэлтийн хувь маш чухал байлаа. Хэрэг гах бүр цагдаа нар Ткачийг биш, харин хэргийн газрын ойролцоо байсан гэмгүй хүмүүсийг барьж, эрүүдэн шүүж, хис хэрэг хүлээлгдэг байг. Сергей Ткачийн үүссэн хэрэгүүдийн төлөө нийтдээ 9 гэмгүй хүн шоронд орж, зарим нь бүх насаараа хоригдох ял авч байжээ. Нэгэн аав өөрийн охиныг алсан хэрэгээр хилсээр шийтэгдэж, шоронд амиа хорсон гашуун түүхч бий. 2005 он хүртэлх Ткач үл үзэгдэж хэвээр байлаа. Гэвч тэрээр нэгэн алдаа гаргасан юм. Тэрээр өөрийн танд хүнийхээ охины амьд хүрсэн бөгөөд охины оршуулган дээр ирээд би чамд туслах гэж ирлээ. Алуурчныг олоход ч туслая гэж хэлсэн байна. Гэвч гэрчүүд түүнийг хэргийн газрын ойролцоо харсан байлаа. Цагдаа нар түүнийг баривчлахад тэрээр маш тайвнаар би та нарыг 25 жид хүлээлээ гэж хэлсэн гэдэг. Мөрдөн байцаалтын явцад тэрээр 100 гаруй аллаг үйлцнээ хүлээсэн ч шүүхээс 37 арлахыг нь албан ёсоор тогтоож бүх насаар нь хорих ял оноосон юм. Ткачийн түүх үүгээр дуусаагүй. Шоронд байхдаа тэрээр өөрөөсөө 38 насаар дүү Елена гэх бүсгүйтэй гэрлэж бүр хүүхэдтэй болсон нь олон нийтийг цочроосон юм. Тэрээр өөрийгөө ангууч хохирогчтой олз гэж нэрлэдэг байсан бөгөөд хизээж харамсаж байгаагаа илэрхийлээгүй. 2018 онд Сергей Ткач шоронд зүрхний дутагдлаар нас барсан. Тэрээр өөрийнхөө нууцыг авч одсон ч түүний тарьсан гай зовлон олон гэр бүлийн зүрхэнд арилшгүй сорив үлдээсэн юм. Сергей Ткачийн хэрэг бол зөвхөн нэг гаж донтноос гадна системийн ардаа ямар аюултай харуулсан аимшиг сануулга юм. Гэмгүй хүмүүс хилсээр шийтэгдэх бүрт жинхэнэ алуурчин гадаа дараагийн олзоо хайгаад явж байдаг гэдгийг бид мартах ёсгүй. Хэрвээ танд энэхүү видео сонирхолтой байсан бол лайк дарж сувагт маань нэгдээрэй. Дараагийн дугаараар бид өөр нэгэн нууцлаг хэргийн мөрөөр орох болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.